Сайн байцгаана уу өглөөний минь дүргий. За ингээд ээлж аяллахын блогоор иргэн уулзж байгаа тун таатай байна. За энэ удаагийн аялал маань Норвег, Финландын Түүлийн бүсийн аялал байгаа. Тэгээ өмнөх аяллаас арай өөр маршрутаараа явж байгаа. За энэ удаа бид нэр Санта Клаусын тосгонд мэдээж хийж очино. Аялагч нараа Санта Клаустай хамт зургийн дарна. За тэгээ цаашлбал бид нэр Ice Hotel гэдэг Финландын өвлийн үйлдвэр маш их жуулчдыг татдаг бас нэг team destination байгаа. За тэрийг уншиж үзэх санаатай явж байна. За мэдээж хэрэг Норвегийн Лофот нарлаг. За Лофот нарлагийг бол мэдхгүй хүмүүс гэж байхгүй. Маш алдартай, маш гайхалтай газар. Зурд үзэн мэдээж Түүлийн туяа, Түүлийн амьтад, Түүлийн шүн энэ бүхнийг аяллагын турш үзэж хараад явсаар байх болно. За тэгээд энэ удаагийн аяллаа эхлүүлж байгаа. Тун таатай байна. Миний хувьд хамгийн гоё догтлоод хүлээгээд байна. За аялын турш юу болох нь вэ? Ямар сонирхолтой зүйлүүд гинт гарч ирэх нь вэ? Энэ бүхнийг би өдөл хамтдаа харцгаая. За тэгээд энэ удаагийн аяллаа хамтдаа эхлүүлцгээе. За ингээд өнгөрсөн Германы Мюнхен газарлаа. Германы Мюнхнээр дамжиж нисэж байгаа. Одоо нэг энэ 40-50 минут хүлээчихэд дараагийн хагацнаас ундаа. За нэг өмнө эрэхтэй машин төрүүлжсэн газараас дахиад машин төрүүлж байгаа. Одоо дөнгөсөө ингээд ижлээ. Одоо машинаа төлөхөөр явахгүй төлөж байна. За тэгээд цааш юм да. Yeah. Okay, super. Thank you. За овлогийн онгоцны бодлогыг буурчлаа. Дөнгөсөө чипнгээд машин авчлаа, хөрөнд авчлаа. Тэгээ гараад ирсэн чинь пүп гэж бас хүүтэй байгаа. Бас 16 градустай байна гадаа. За шөндөө болов тэгээд 20 гараа явчихвал үүтэй. Нилээ хүүтэн байна яа. Жохоо явахад гарамар даарч ирсэн. За гадаа бол тэгээд тэр чигтээ цолж байгаа. Бас. За ч машин аваад. За тэнгүүдээ энэ ч дахиад жоо хүлээн. Яагаад өдөршөө манай хоёр аялагч маань одоо нэг 20-30 минутын дараа газарт нь гоо. За тэгээд цаашаа явна да. Хүүтэн нэлээ үүд биш үү. Өмнө төрүүлсэн газараас машин төрүүлж байгаа. За өмнө төрүүлсэн BMW энэ ч зогсож байна. За миний машин сая төрүүлсэн машин маань тэр л ах та. За тэр байна. Nissan Qashqai гэж мини джип байгаа. За энэ удаагийн аялал маань машин байна да. За мэдээж хэрэг нараа хатаста дугаатай. Санта Клаусын тосгонд ирж байна. Энд чинь нэлээд хөдөлмөр байна. Өнөөдөр амар гоё цэлмэг, сартай, од харагдсан сайхан шүн байна. Тэгэхээр баг өнөөдөр баг төлөв туяа харж байгаа юм шиг байна. За тэгээд явсаар л юм да. Өстой гоё нөө. Гоё юм их гоё. Үлгэрийн юм шиг харалтай моцтой харагдана. За одоо энэ дээгүүр явж байгаа нэг цэхэр уцаагац. Энэ болохоор одоо энэ архтын бүсийн хил. Одоо энэс цаашаа авах юм бол гаргатын бүс рүү орж ийнэ гэсэн үг байхгүй тий. Одоо хэдүүл яг энэ Романемиг хот чинь
аргын бүсийн хил баггүй юу. Энээс хоошоо ингээд аргын бүс эхэлж байна гэж ойлгож болно. За тэрдээ тэнцээ температур байна. Хас 20 гинэ. Хас 20-тэй байна. Яа. Стого ярагдчихэв. Гэрэл мэгласцсан ёо. Нэг өвлгэрийн юм шиг. Өмнө нь яг ийм байгаагүй л дээ. Гэтэл цастай байсан. Одоо бол үнэхээр гоё харагдаж байна. Шинэ жилийн уур амьсгал байгаа л байна. Хүмүүс бас нэлээд байна. За хэдэл хамтдаа аргын бүс рүү орцгоо. За ингээд утсаар аргын бүсийн хил. Тэгэд Гэрэнгүй арг циркэн. За аргын бүс рүү орчлоо. Төлөв дээр харчиг гараад ирсэн юм байдгүй шүү. Төлөв дээр нь болохоор нэлийн хойгоор явуулаад Норвег, Финланд өнөөдөр гадаа юм сартай брод гарсан. Нөгөө цэлмэг байна л да. Байхгүй байна. За яах вэ? Дахиад 6 шөнө байгаа юм харах үлдээ. Сольноос манай өнөөдөр хонж байгаа апартмент гоё шин. Тоошин буудлын байшин байна. Бас тийм нэг сав маунтай бас нэг гоё сайн нэг саван сууж гарч ирсэн. Нэг чанга хүүтэн байна. Одоо нэг 23-4 хүн байх шүү. Хасах. За оройдоо яа ингээ хэсэгэн зур 1 минут л уцаа барихад гар дараалал хам. За тэгээд маргааш өглөө уулзцгаая. Hello, welcome to Santa Village. Okay. Nice to meet you. All the way from Mongolia. Far away. Nice to meet you. Hello. За бид нэг Романиас гараад айс хотел руу явж байгаа. Тэгсэн чинь ингээд нэг ийм гоё замд хараад зураг авалт хийгээд байж байна. За манай чинь нэг хоёр хос байгаа. Тэр хоёр Монгол дээл хувцас өмсөж байгаа. Тэгээд зураг дарж өгөх гээд үлээг хийж байна. Гадаас час хийсэн сайхан үрдэн байна. Нэг 17 градустай байх шиг байна. Nice.
За нэг мөсөө хотел руу орлоо. Тэгээ такс гэж төлөөр хүний нэг 25 евро төлдөг юм байна. Тэгсэн чинь тикет нар энэ төрөний ингэр дээр наачих гинэ. За тэгээд орцгоё. Яана зогсоодох юм аа. Таарч уу яач уу. За орлоо шүү бэ. Манайхаа. Snow Village гэдэг энэ өвлийн цагаар өвлийн үлрэлт нөө Лапланд мужийн бас жуулчдыг татдаг бас нэг арга. Нэлийн товар юм байна. Сэрүүн биш шүү. Ай. Таарч уу яач уу зогсоод биш шүү. Завгэрсөө. Вау. Nice. Талаа амтдыг харуулсан юм. Халимны хэсэг байна. Хоёр сарын сүүлээс 3 сарын их хүртэл ингээд мөсөн тосхныг ингээд барьж байгуулдаг юм байна да. За яваад нэлийн том юм аа. Стогоо ийж. Сэрлээ. За айс бар. Нара хонгын хардаа мөсөн. За ингэж байгаа. Сүмдэх та. За тэг Финланд бол Финландаар л алдартай та. Гайхалтай сэтгэсэн байна. Жуулчдыг бол татах. Маш том маркетинг хийж байна да. Яа. Кофе нөхөр гоё юм аа. За тэгээд сая нэг мөсөн тосгоноор ороод гараад аялаад ирлээ. Тэгээд үзэж харах юм бас нэлээд байна. Гоё юм, өнөхөр гоё юм байна. Бүр гайхалтай юм байна. Финландын Лапланд мужид ингээд ийм мөсөн хотон байгуулчаад жуулчдыг татаад одоо сая хэл гадаа гэл 2-3 автобус давхар ингээд ирэл жуулчдыг амирх оруулж татчих байгаа байхгүй. Бас нэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж гин гэсэн үг. Бүр гайхалтай газар байна. Тэр өвлийн цагаар Финландын Лапланд мужид ирэх юм бол заавал үзэх газруудын нэг таалагдлаа. За тэгээ цааш аялал үргэлжлүүлсэн.
American DNA system, then we are Finns. We are not we are in Sweden, or the DNA is Finn. За ямар байна? Айцтай нөө. Астай өрлөөл дэше гараа явлаа шүү дээ. Тасагаа. Зөөхөн нэ. Аг. Цаг сүнтэйсэн хүмүүсээ санаанд өгж байгаа 8 хөөрхөн аялал хийчлээ. Бүгд ингээд галтгооны хөрөнд одоо өнөөдөр хомж байгаа байшны галтгооны хөрөнд ингээд хоол идэх үеч ясан чинь ингээд хаалгад өгшөөд тэг гараад харсан чинь ингээд энэ байрныхны эзэн байрны хөрнийг өвөө ирсэн гэдэг юу хэрэгтэй вэ? Та нар гоё нөө ямар нэгэн тусалцаа хэрэгтэй юу гэд асууж байна. Тэгэхээр зүгээр гоё наа гэдэг. Жоох ингээ яриадсэн нэг нөхөр чинь өөрхөн баг ингээл үүх түүх амьдралаа яриад одоо эхэлж байгаа бизнес гэх баах юм ярьж өгч нэлээ яриа өгөн байна. Тэр чинь миний нөхөр ингээд засны скутертэй ирчих. Асуусаа ингээд засны скутер ирсэн бол ингээ орхон ингээд бяцхан ингээ яваад ирж болох уу гэж засан дэвэр гэсэн чи болдгоо яхаа тэгээ хоёул хамт явъя гэх нэг гэсэн чинь яг байшингийн хажуу эсрэг талд ингээ жижиг уул байгаа хөөхгүй тэнцээ юм нэг талбайгаа тэгээ тэр талбайг бид нар зааж өгөөд эндээс ингээ төлийн дөө харуулахгүй байдаг шүү гэж зааж өгөөд тэгээ тийшээ авч яваад яасан ч хүчтэй яасан ч том засны скутер рүү тэгэл аваа шидгээл тавхиал өстэй явж өглөө. Өстэй өөрхөн жижигхэн санаад өгч жижигхэн юм бас сонирхолтой адреналин аялал хийчлээ. Тэгээ манай аялыг бас ингээ аваа явуучих төгөөд гээд нэг 20-30 евро ингээ нэг тип болгоод өгөөд явуулчлаа. Тэгээд ер нь ингээд өөрхөн амьдралыг яриад нилээ бас яриа өгөн байна. Энэ одоо энэ тосоо энэ арийн болохоор ганцхан манай баг гэр бүлийн хил амьдралдаг. Тэгээ би энэ чинь нэг альж ууштай юм бизнес эрхэлдэг бицхэн фармартай гэдээ ярьж байна. Бас сонирхолтой. Санаанд өгж байгаа тест хөөрхөн жижигхэн товор хийчлээ. Nice. Одоо энэ гадаа засарж ийн яг засарж ийнараа. Жижигхэн бодраал. Жог үүлтэй байгаа дээ. Хөрөө төлөндөө өгн гарчвал өгн гарчих цаг болцоод байна. Ер нь бол тэгээ үүлтэй байгаа дээ. Жог ойрхон гарч ороод хараалахаас. За тэгээд явж лэн да аялал бас сонирхолтой л байна. Гоё болж байна. За тэгээд удахгүй болцгоё. За бүр тасараад байна. Асуу гарч байгаа би. Цас бүдэрч өрөө сайхан биш тий. Баглаад илээ цааш өргөжлүүлээ. Ингээд нэг цаа буугны фармарын газар ирсэн. Энд чинь унж үзүүлээ цаа буугны чармаар ингээ явд юм байна. За тэгэл орж сонирхцгаая. За тавраад үз. Одоо Шведийн Финланд хаврахад цаадны амьдралыг харуулсан. Бицхан музей парк. Орцондоо нэг ингэж нэг иймэрхүү амьдралдаг байсан гэдэг. Яг л Монголын цаатнууд ч амьдралын юм байсан байх шүү. За нэг нөхдөд ингээд нэг тест хийгээд багш байна. Цаг яаж явуулах вэ гэд. За ингээд хожуул энэ мотор хийсэн юм нэг иймэрхүү амьдралтай байсан байх шүү. Эрос том агента. Бас нэг юм урт маяг юм байна те. Гэхдээ мотор хийсэн. Сайн уу? Сайн чиг нөө цаа богнууд байна. Сүрлэг юм шүү дээ. За хоол нэхэд унсаа. Яг нөө сая ресепшн дээр нөө хоол авах уу гэдээсээ тэгээ одоо эдгээр нь хоол нэхэд тэ. Ай, стирхэд. Ер нь яран тоо юм байна. Юм байна. Тэрэл юм аа.
Цаана эмэгч царайлаг юм аа жижи яасаа. Яасаа хөрхөн царайлаг юм бэ жижи наа. Жижи сого юм уу да? За илүүлэхгүй юм уу? Бас илүүлэхгүй. Бас л нэрэ. Үгүй юм аа. За юм нэг хөрхөн паркт ороод ирсэн. Сая энэ ч нөгөө хууч харганд бас явж ирсэн. Одоо бас хоцолтой байна. Coffee please. Yep. За их сонирхолтой кек биш үү? За эдний кекээ сонсч үзье. Ясаа итэн кек вэ? Үрдэ амар чихэрлэг бол биш. За Шведийн Керонод ирсэн. Дэлгүүрт орж ирсэн. Хамгийн анхны өгтөж явж байгаа зүйл надаа. Өөхөө бас үнэ. Тимээс тэр хоёроор явж байна. Нэ. Өсрэмт юм шүү дээ. За манайх нэг хамтаа гэрээ байгальд нарчлаа шүү гэж. Босоор явж байгаа. Харагдахгүй байна. Ийм цаг орчих гээд ш. Догоортохоор айгүй. Ваа, энийг хараач. Нөө сүрлээ. Яа, ордоор явсан. Жоохон оршив. Одоо явчих. Стохой. Тос. Намтос. Карагуу явсан. Яа. Им юм уу? Тоглон юм уу? Бараг тоглон юм биш үү? Өө манайх энийг хардаа. Хамтаа чинчиг зогсоол юм дээч. За бодолтой байшинд ороод ирсэн. Бид нар өдөр дэлгүүрээс нэг хоньны мах аваад, хоньны хаврыг аваад одоо нэг гар гаргасан янз хоньны хаврагтай цөв хийгээд хэлцүүлнэ. Bueno, hoy la ordenamos. 자, 드려. 자, За өглөөний мэндий Лофотын ардалтаа ирсэн байна Норвегийн. Тэгээд урчин өдөр явж саргаад энэ чи ирж чанаад. За энэ яаш яг юм байшин би одоо 2 дахь хонжууд өмнөөс нэг залуустай гарч хонж ирсэн. За тэр арднаараа амар томноор. Амар томноор. Өдөр ирэхэд амар сэлхтэй, хүчтэй сэлхтэйсэн өнөдрөөр амар гоо тогтсон болцоо.
тэнгэр ч гэсэн жоохон онгоогод байна. Өчигдөр өөрөө бас төлөнд үе харж чадаагүй. За тэгээд өшөө дахиад 3-4 өдөр байгаа болоод харж авах гэж найдаж байна. Харнаа. За ил цаашаа үргэлжсээр. За нэг Лофот нар руу орж байна. Маш том гүрээ гарч байна. Супер жишээс. Та чадных бол би орно. За манай ах маань талаараа орё л гэж байна. За явсаар гал бид нэг Лофотны оролтоо ирсэн. Тэгээд Лофотныхаа гүн рүү явж байна бүр. Гэсэн чи тэрээр сар марыг яарлаа бүр 15 сар гарсан маш. Өнгөр том татараа гэж. Өнөөдөр аим гоё. Амоохон салхитай өстой гоё тогтоо өдөр байна. За энага уулс яраад байгаа. Сүртэй. Яа, церемонтой том хамттай нөхрөө. За, явсаар гад нэг Лофото орлынхан бүр булан төрөөд ирсэн. Тэгээд энэ өнөөдрийн бодлого маш маний нэраа. Айс артаа ултаа шууд хараал далаа. Атлантын далаа. За, орой. Хоньны махта. Нөгөө шууд. Тэгээд цаана спагетти. Хүмүүс танаа гэж янз. Манайх өөрөө тооч. Гой халижээс. Зурагдараа битээ өдлөөрэй. Тэр арц. За. Замрагал нөгөө төлөнд байж дахиад гараад ирсэн нарийн дээр. Oh, nice. Сайн нэлээд удаа гадаа зогслаа. Үлээж гээвэн тал ороод ирж байна. Өмнөх нь жоохон бүдгхэн байсан. Яг уцаар харуулж байгаа бас бүдгхэн байгаа. Тэгтээ яхаа боддоор харуул бүр шал өрөлтөө. Ногоорол амар хурдан сарнж байна. Амар хурдан хөдлөл. Гээвэн хөдлөл. Юм нэг гайхалтай зүйл байгаа юм да. За өглөөний мэндээ.
За бүгдөөсөө өнөр цаамд очиод шон тухлаа суужлаа. Тэгээд өнөөдөр бол нэлээд шуургатай гадаа бүр өглөөнөөс хойш шуурлаа шүү. Өчигдөр азуулж төлөнтэй үүснэ. Өстө том азууллаа. Өнөөдөр бол тэр чигтэл бүрхөөгөө тэгээд нэлээд шуургатай 7 мал бол. Nice. Гадаач янз бүр. Тэнгэр газар нийлж явах шиг байна. За, явсараад Лофот наарлынхаа хамгийн баруун захын буланд байлдаг Рейна гэсэн дүр өдөрсөн. Өнөөдөр жоохон цаг агаар жоохон өнцгөө байна. Яг жоохон бороо ороод, бороо шиврээд. Ямар мантай байгаа юм л та. Уг нь амар гоё тасган. Жижиг харлуудаас бүрдсэн маш олон. Энэ алкин болмол их харалта. Йоо. Яг бид нар бүр нөө 8 тэмдэг байдаг бүр төгсгөлөөр нь явж байгаа. Эндээс нэг 8 км авахгүй. Тэгэхээр цаашаа. Тэгсэн чинь тийш явах замыг хачиж. За, Рейнэд асууныг мэдхгүй. Байлагч байхгүй хаа гэж бодож байна. За, ер нь бол зундаа нэг ингэж харагддаг. Ийм нэг гайхалтай газар ирчээд байна да аялагч нартайгаа. Сайн загсч мэдсэн замаар. Бид нэр дэлгүүр ороод ирсэн. Тэгээд өнөөр нэг гоё хоол хийж идэв. Бид нэр нөрөгт ирсэн юм чинь Норвегийн салмон загс. Гоё шарж идэв. Тэгээд сая салмон загс авчлаа. Тэгээд өнөөр гоё салмон загс шарж идэндээ. Хоолч ямжаа гэж. Өнөөрөө нэг салмон загстай төмсний нөхш. Ясны шүл. За бэрийн мэндүргий. За. Яа. Манай аялагч ахын төрсө өдөр өнөдөр тохиож байна. Цаан тэмдэглэж байна бид нэр. За сахал цаарай. Гихидээ баярлалаа. Та бүхэнд өнөөх санаасаа тэгээд амьдрал бол аялал. Тэгээд болж нөгөө аялж явах хэрэгтэй гэж манай гэр бүл боддог. Мэдээж одоо аялаад өмсөндөө энэ чинь 2016 оноос хойш аялсан байна. 8 жил болж байна. Тэгээд анхандаа бол аялалны нэг тийм амар эдийн засгийн хувьд бэрхшээлтэй их санагддаг байлаа. Одоо сүүлийн үед бол хаашаа аялах уу, яаж аялах уу гэдгийг боддог болсон болохоос биш мөнгийг бол бодгоо байсан. Гэхдээ баяцсан гэсэн үг бол биш. Зүгээр л аялын мөнгө тэгэл яаж игээл болдог. Тэгээд зээл авдаг ч юм уу, яадаг ч одоо аппликейшн чих хөвж байгаа. За яаж хийсэн юм ингээд аялдаа зориулаад тодорхой хэмжээний мөнгө төсвөлдөг, тэргээ зардаг, дутуул зээлдэг. Тэгэл дараагийн аялал болоход ахаад бүх юм сайхан болцсон юм л үүдээ. Тийм учраас хүмүүсийг аялуулах болж өгвөл аялж байгаарай. Тий. За баярлалаа. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Танд ч гэсэн баярлалаа. Хоёртаа ч гэсэн баярлалаа. За. Камайг ёо стагартлаа идлээ. Өнөөдөр манай нэг аялагч ах юм төрс өдөр болж байгаа. Яг аялтаа тогцоод хосороо гэр бүлийн хүнтэй аялж байгаа. Тэгээ бид нөрөөт ирсэн юм гоё идэх яг Норвегийн өөрсдөө салмон загсыг идээгээд шарж идээгээд салмон загс идээд ахын төрс өдөр болж байгаа чинь би нэг бэлугаар тайлаад өстой гоё цаахан ярьж өрөөсуулаа. Гоё. Одоо даанч цаг агаар жоохон нэг тиймэрхүү борооч ороогүй зүгээр амар хүчтэй салхитай л байна. Тэгээ өнөөдөр төлөнд байгаа харах юм жоохон тиймэрхүү юм шиг байна. Тэгтээ өчигдөр харсан. Тэгтээ аялал тусаа болоогүй. За юу сингэдлээ үнэртэй байна гэсэн чинь араа. Загас хатаалгын газар их юм уу? Жоохон борцлоод байгаа мó нэг тиймэрхүү хэлбэрээр. Ингээ хатаагаад тэгээд хүнсэндээ ирэлдэг нараа. Юу ч хатаагаад ингээд борцлаа ийцсэн. Үнэр танар гэж найгаа слаймер өрстэй хорцсон өрстэй. Омега 3 бол тэр чигтэл үнэртэж байна.
Манайха зургийг дараалаа нэг төлөнтэй гараад ирсэн гэд. Мэдээч зураг болд дорсонж болж үлдэн шүү дээ. Nice. Болж байна. Дэжгүй шүү. Оо. Хад хамраад тадраад байна те. Дорхноо үйлзээд ингэ хөдлөөд байгаа хэвээр амар амархан. Nice. Цолос энийг харалт. Ноо. Nice. Гайхалтай. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэг ногоон гэрлийн бүжигч улам тодорхойлно. Ямар вэ? Ийм сонир нэг байгалийн ерөөсөн үзэгдэл. Ерөөсөн үзэгдэл нүдээр үзэхгүй болоод хизээ үзэхээ залуус. Nice. Солиот нэг харалтай. Nice. Зөглөний мэндэ. За Норвегиас гарах гэж байна. Яг хил дээр хилийн Нарвик гэдэг нэг жижиг хотод ирсэн. Шведийн хилтэй. Гадаа бороо ороод байна л да. Одоо энэ ч өглөөний 9 цаг 22 минут болж байна. Тэгэд нэг дэгээ ороогүй яг бороо орж байгаа болохоор тэнд мантай үүлтэй байгаа дээ. Энэ замдаа нэг кофе уучаад. За өнөөдөр манай хоёр аялагч маань Шведийн Кируна гэдэг мужаас яаж байгаа. Стокгольм руу нисэл маргааш Монгол руу буцаж байгаа шууд. Яг одоо замаар хоёр аялагч байгаа Кируна руу очиж тэгээд цаашаа Финланд руу явна да. Өнөөдөр нэгэн хоол явна. 500 гаруй километр явна шүү. Гол нь нөгөө километр багч гэсэн нөгөө цагийн жоо урт. 7 цаг 8 цаг орчим. Яг тэгвэл нөгөө одоо Швед тэгээд нөгөө Финланд руу ордог нөгөө цастаа зам болчихно. Бүтэн байгаа. Тэр хурдыг авах боломжгүй гэсэн үг. За тэгээ яваад энэ да. Нөрөөс гарлаа. Гайхалтай байлаа. Өчигдөр өөрөө бүр төлөндөө яв үзээд ёосон сак супер гарсан. Одоо тэгж тодор нь хараагүй тэгээд үнэхээр гайхалтай. Өстой гоё гарсан. Манайхан сэтгэл хангалуун. За тэгээ явсаар л энэ да. За нөгөө хандгаач нэраа. Чигээ засаа. Сүлгэнтэй. За ингээд Шведийн Кирунагийн онгоцны буудлын дээр ирсэн байна. Эндээс өнөөдөр манай хоёр аялагч маань ингээд салаад гэрийн зүг хөлгөнжөлөө залж байна. За ингээд аялын сүүлийн мөчөд танаас нэг юм асууя. Та энэ аялыг одоо яаж харав? Танд ер нь таалагдв? Юу нь гоё вэ? Таны хэдэн үгээр хэлээч. Сэтгэлээ. За аялал маш сонирхолтой байлаа. Тэгээд маш урт хугацаа байгаа юм шиг санагдчихсэн. Чинь 7 өдөр 6 шөнийн аялал байсан. Тэгсэн чинь баг л ингээд тийм удаагүй юм шиг санагдчихээн. Тэгээд өдөр болгон сонирхолтой сонирсоодон байгалийн дахин давтагдчихгүй одоо зүйлсийг үзэж харсан. Ийм гоё аялал байлаа. Тэгээд зүгээр илүү олон монголчуудаа ч гэдэг юм уу те энэ аяллыг бас үзүүлээсэй гэж бодож байна. Тэгээд үнэхээр байгалийн гайхамшиг байгаль дэлхийд болдог юмс үзэгдэл одоо энд одоо жишээлбэл монголчууд бидний хувьд нөгөө сарны тооллны одоо ойлголт маань их өөр байх жишээ нэ тийм иймнүүд байна. Тэгээд амжилт хүсье. Илүү олон монголчуудаа хороотой танилцуулаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Танд бас маш их баярлалаа. За баярлалаа. За цаана явна. За танаас асууя. За ингээд аялын сүүлийн мөчөд танд энэ аялал ер нь ямар хөө санагдав? Таны сэтгэлээ хуваалцаад. За. Аялал үнэхээр сонирхолтой сайхан байлаа. Дэлхийн ертөнцид одоо тий өөр ийм цаг агаар, уур амьсгал байдаг хүмүүсийн амьдрал нь ч гэсэн ийм чанартай шал өөр амьдрал байдаг шүү гэдгийг үзэж сонирхсон. Маш олон шин зүйлстэй ийм сайхан аялал байлаа. Тэгээ аяллаа зохион байгуулалт гэсэн үнэхээр сайхан хоол унд нь янз бүрийн өргөн сонголттой, үйлчлэгээ сайтай.
Тий янз бүрийн мэдлэг мэдээлэлээр хангасан, хамтдаа үзэж сонирхсан, хөгжсөн ийм сайхан аялал байлаа. Баярлалаа. За танд их маш их баярлалаа. Тэгээд удахгүй дараагийн ажил үйлс нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд хоёр айлгч одоо өдөж гаргаж өгөөд энэ хоёр маань ингээд эх орны зүг, гэрийн зүг хөлгийн жолоо залж байна. Баяртай. За ингээд ах бүтээр аяллаараа хараахан дуусаагүй байгаа. Бид тэр одоо өргөжлүүлээ цаашаа одоо Финланд руу явна. Шведийн Кирнаас одоо Финланд явуул хүртэл бас нэг 400 гаруй километр байгаа. За тэгэл яваал юм да. Замдаа битэр Кеми гэдэг яг Балтийн нэгсэн бүр хойд иргэн болон дээр очиж байдаг нэг бицаа хотод очиж хонж байгаа. Тэгээ маргааш өдөр 13 цагаас ниссэндээ бит хоёр. Тас асууя, сэдэгл асууя. Аялал одоо төгсгөл хэсэг ирж байна те. Аялал маань хэрвээ таалагдуу танд Таалагдлаа байна. Маш сайхан явлаа. Тэгээд юм гоё зүйл үзүүлж аялуулсан. Түвшээд баярлалаа. За их баярлалаа. Тэгээд түүлийн доо хэрэг санагдав танд. Амьдрал дагаа удаа үзэж байсан. Харж байгаа бас айгүй сонин юу байна. Сонин зүйл үзлээ. Тэ. Бас нөгөө хангаага бид нар ч одоо нэг ч хараагүй бүр 3 4 5 ч харж сая эрэхтэй хүртэл бас зөндөө харлаа. Тэгээд аялал айгүй гоё сонирхолтой болсон. Ер нь их баялаг байлаа л да бид дөрөв. Зам ер нь амар нийллээ. Ер нь бол тийм тааламжтай бүх цуг явж ирсэн аялагч нар бүгдээрээ л тийм. За энэ манай ах маань бас мэрэгжлийн тоогооч хүн байгаа. Бид нарт амар гой гой хоол хийж гисэн. Бас их баярлалаа. За зүгээр. За яцгаая. Тэрийн аялал дуусаагүй байгаа. Цааш явцгаая. Цагийн айсаар хөвөрсөн онжидүүдийн дурсамж додроо би сайхан ээжидээ хөтлөж явлаа намрын зөөлөн сайлах хацар идбэ надгар цагийн шувууд тэнгэр захлан одлоо